За баярлалаа. Тэгэхээр бид нэр их хурлын гишүүд бидний үндсэн эрх ашиг, үндсэн гол зүйл бол яг л энэ л дээ. Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө, Монголын ард иргэдийн аж амьдрал сайн сайхан байлгахын төлөө бид нэр бүгд л анхаарч байгаа. Энэ агуулгаараа өнөөдөр цөмийн энергийн тухай хуулийн дээр орж иж байгаа өөрчлөлтөөр манай гишүүд бол нэлээд маш их анхаарал хандуулж хилцэж явж байгаа юм, бас энэний илрэл юм байнамаа. За Монгол улсын энэ хөгж дэвших ард иргэдийн амьдрал сайн сайхан байхын тулд хамгийн гол зүйл бол энэ Монгол улс бид нэр өөрсдөө баялаг бүтээгч орн болох ёстой. Баялаг бүтээгч иргэн болохын тулд бид нэр гадаад гэлтгүү, дотоодынх нь өөрсдөө дотооддоо бид нар бас баялаг бүтээх, бизнес эрхлэх, аж ахуй эрхлэх ийм таатай нөхцөл боломжийг бол бид нар бас хууль эрх зүйн хувьд бид нар бүрдүүлж өгөх ёстой маа. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг ашиглахтай холбоотой асуудал яригдж эхлэхдээ зэрэгцээд ингээд хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ зэрэгцээд ингээд салбарын хуулиуд дээр өөрчлөлт ороод нэмэлт өөрчлөлт оруулж ирээд ингээд яваад байгаа нь хэр зэрэг оновчтой юм бэ гэдэг дээр бас гишүүд бид нэр анхаарах хэрэгтэй. Монгол улс өөрийн гэсэн бодлоготой байх хэрэгтэй. Бодлого нь тодорхой байх хэрэгтэй. Тэр нь ингээд үе үе өөрчлөгддөггүй байх хэрэгтэй. Ялангуяа энэ дээр манай уул уурхайн салбарыг хариуцж байгаа уул уурхайн яамны бодлого бол энэ дээр тодорхой байх ёстой. Нэг ордын асуудал яригдаад дагаа хууль яригддаг ийм нөхцөл байдал руу бид нар бол цаашдаа урт хугацаанд бол явах нь буруу гэж ингэж үзэж байгаа гэдгийг бас энэ хэлхийг хүсэж байна. За өнөөдөр энэ цөмийн эргийн тухайн хуулийг дагаад орж ирж байгаа бас нэг асуудал бол энэ татвартай холбоотой харилцаануудыг оруулж ирж байгаа маа. Тэгээ татвар гэж юу юм бэ гэдээ аваад үзэхээр зэрэг тодорхойлт нь албан татвар, төлбөр хураамжийг татвар гэж хэлнэ гэдээ ингээд тодорхойлоод заагаад өгчихсөн байна. Тэгээ өнөөдрийн энэ цөмийн эргийн тухай хууль дээр орж ирж байгаа гол өөрчлөлтийн нэг бол энэ амнаатын төлбөртэй холбоотой асуудлууд орж ирж байгаа. Монгол улс бол ашиг малтмлын нүүц ашигсны төлбөрөөрөө Монгол улсынхаа төсвийн орлогын 20-30%-ийг бүрдүүлдэг. Яг энэ улсынхын төсвийнхэн 20-30% нэм royalty tax-аас бүрддэг орн манахаас өөр байна уугүй юу гэдэг асуудал бас энэ зарчмын асуудал байгаа. Эндээс сандаад би юу гэж хэлэх чинь вэ гэхээр зэрэг энэ амнаатынхаа хууль дээр бид нар бас ингээд тусад нь бие даасан ийм төлбөрийн хуулийг ашиг малтмлын нүүц ашигсны төлбөрийн бие даасан хуулийг оруулж ирэх асуудал зайлшгүй шаардлага байна гэж ингэж харагдаж байгаа. Бид нар газрын ашигласны төлбөрийн хууль байдаг, агаарын бохирдлын төлбөрийн хууль байдаг, байгалийн нүүц ашигласны төлбөрийн хууль, ус ашигласны төлбөрийн хууль гэх мэтлэн тусдаа бие биедээ хуультай. Гэтэл амнаат нь ингээд ашиг малтмлын тухай хуулийг дагаад нэг явж идэг. Одоо ингээд цөмийн эргийн хуулийг дагаа явах юм байна. Дараагийн одоо ямар ашиг малтмлыг дагаж энэ амнаатын хууль явах юм бэ гэдэг ийм асуудал орж ирээд байгаа. Тэгээ миний нэгдүгээр асуулт бол энэ амнааттай холбоотой асуудал. Амнаатын хууль хизээ орж ирэх вэ? Би тусдаа бие даасан хууль явах уу гэдэгтэй холбоотой асуудал. Ер нь бол энэ амнаатыг өндөр тогтооно гэдэг бол эргээд олон улсад юу ярьдгүү гэхээр зэрэг ашиг малтмлынхаа ордыг сорчилж ашиглах ийм бас ийм сөрөг ур дагавартай гэдэг ийм зүйл бас давхар явагддаг. Тэр энэ дээрээ бас амнаатын хуулийг бид нараас анхаарах хэрэгтэй гэж ингэж үзэж байна. За хоёрдугаарт нь амнааттай холбоотой бас нэг орж ирсэн зүйл нь бол энэ цөмийн эргийн тухай хуулийг дагаж орж ирэхдээ зөвхөн баяжмал дээр амнаат тооцно гэдэг юм орж ирж байгаа. Гэтэл ашиг малтмлын тухай хуулийн 47-гийн 5 дээр чинь ашиг малтмал дээр амнаат тооцохдоо хөдөр дээр нь, баяжмал дээр нь, бүтээгдэхүүн дээр нь гээд 3 янзын юм байдаг. Гэтэл энэ цөмийн энергийн тухай хууль дээр орж ирж байгаа амнаат чинь өөрөө зөвхөн баяжмал дээр нь гээд ороод ирчихсэн байгаа. Монгол улс хөдөр гаргахгүй мүү? Монгол улс энэ ураны одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй мүү гэдэг ийм асуудал руу орж ирж байгаа маа. За дараагийн нэг асуудал нь энэ амнааттай холбоотой асуудал нь засгийн газрын 502 2015 онд гарсан эцсийн бүтээгдэхүүний 502 дугаар журам дээр байгаа зөрчил. За заяа бол гишүүний микрофоныг нэмж өгье 1 минут. Тэгэхээр энэ цөмийн эргийн тухай хуулийг дагаж орж ирж байгаа энэ амнаатын хувь хэмжээнд дээр бол эцсийн хөдрийн баяжмал нь өөрөө эцсийн бүтээгдэхүүн байх үз ойлголтыг дагаж орж ирээд байна л да. Гэтэл засгийн газрын 502 дугаар одоо эцсийн бүтээгдэхүүн буюу уул уурхай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоо тэр 502-оор зохицуулагдсан журмаар бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа энэ нөхцөлд эргээд нэмэгдсэн өртгийн албан татврын төлсөн бүх татваруудыгаа буцаагаад авчдаг. Өмнөх асуултууд гишүүдийн асуултан дээр бүрдүүлж сайд гишүүн эднэр бол нөөт төлнө гэдэг байгаа. Гэтэл энэ хуулийн энэ заалтаар чинь бол нөөтөө буцааж авахар байгаа. Тэгээ энэ нь өөрөө бас ийм хууль зүйн хувьд бас ийм ялгаатай. Энээс чинь болоод ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаамаа.
Тэгээ улсын хурлын 9 дахь удаагийн энэ шинэ парламент 126 гишүүнтэй бид нар бас шинэ ийм төгөлдршил ярьж байгаа. Баталсан хууль маань илүү тийм хэрэгжүүлж ойлгомжтой байх. За хариулт өгье. Сангийн сайд болдын чухлаа. Амнат нөөт. За заяа гишүүний асуултанд хариулъя. За гишүүд маань нийтлэг нэг ийм зүйл хөндөд байгаа юм байна. За гэрээ их гээд хуулинд өөрчлөлт оруулж гин гээд яриад ах шүү. За түрүүн уучлал гишүүн бол ер нь зарчмаа хэлсэн шүү дээ. За гэрээ бол дараагийн асуудлаа. За эзэн нэгэн цагт энэ одоо орж ирж яригдчихлаа. Дараа нь дахиад ч одоо энийг дагаад хөрөнгө оруулалтын орчин сайжраад ингээд хөрөнгө оруулалтууд нэмэгдхийг үүсэхгүй. За тэгвэл одоо ингээд хууль суур зарчмууд дээр бид нар нэг ийм дүрмтэй болчихвол гэдэг ийм зарчмаар орж ирж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхдээ бид огт ингэж хуулиа өөрчилж болохгүй доктортой байх ёстой гэдэг нэрн дор өмнө гаргасан алдаагаа муу зүйлээ хадгалаад байж болохгүй. За бас тийм сонирхол байхыг үгүйсэхгүй шүү хаа нэгтээ. Тийм учраас муу юмаа сайжруулад өөрчлөлт бид нар хэдэн ч удаа хийж болно. Бүгдээрээ хэлцээд эл тод. За тийм учраас тийм одоо ийм өнцгөөс нараас гэж үзсэн. За дээрэс нь бас нөгөө талаар татврын орчинд реформ хийх ёстой гэдэг дээр бас янз бүрийн муу лобби орж ирэх үе. Энэ дээр бас боломжтой байх ёстой. Ийм нэг хоёр өнцөг байгаа шүү гэдэг хэлье. За тэр хамнаатын хууль тусдаа оруулж ирэх ёстой гэдэг дээр одоо манай заяа бол гишүүн өөрөө татврын байгууллагад олон жил ажилласан хүний хувьд их зөв юм хэллээ. Одоо баг ойлмаар сайхан санаа хэллээ. Одоо яг энэ ашигт малтмалын тухай хуулийн дээр ажлын хэсэг гарцсан ажиллаад явж байгаа. За тэр ажлын хэсгийн харин энийг нэг салгаад өгөөсөө энэ хамнаатыг одоо эндээс нь гаргаад бие даасан энэ төлбөрийн хуультай болжвол гөөмийг сайн байна. Тэгвэл одоо энэ олон хууль ярихад одоо салбарын хууль ярих болгонд энэ одоо ингэ дурддахгүй ингэ явчих юм байна. За нөөт төр бол харин санал нийлж байна. Тэр буцаан олголт чөлөөлөлт хоёр их өөр ойлголт шүү. За ажлын хэсгийнхэн маань бол энийг одоо олж утгаагүй гэдэгт одоо итгэлтэй байна. Одоо зөв тал руугаа явж байгаа. Гэхдээ одоо бид нэг тийш нь болох ёстой. Энэ нөөтийн асуудлыг ганц гагцгүй тэр нюанс нь бол тэр эцсийн бүтээгдэхүүн үгүй юу гэдэг дээр л байгаа шүү дээ. Тэр эцсийн бүтээгдэхүүн гэдэг дээр энэ түүхэд нунтхаа гэж үзэх юм уу, эрчим хүчээ гэж үзэх юм уу? За энийг бол ёстой салбарын яам энэ одоо бодлого тодорхойлох нь чухлаа. Тийм учраас энийг засгийн газар дээр бас эрхэн байгаа учраас энэ одоо бас өндөгдөж ярих болов уу гэж ингэж